За ажлын хэсгийн гишүүдэд хандаж нэг хоёр агуулга хэлэх гэсэн. Алдарч эхлэн гишүүнэ. За нэгдүгээрт энэ хот байгуулалтын асуудал гэдэг бол өөрөө асар том цар хүрээтэй ажил. Тэгэхээр альва шийдвэр гаргахдаа ямар суурь судалгаанууд дээр мөн төсөөтэй аргын загварчил буюу ямар симуляц хийх гэдэг маш чухал байна. Ер нь бол манай улсын үеийн засгийн газрууд болон хотуудын гаргаж байгаа шийдвэрүүд нь сүүлийн жилүүдэд асар огцсон болсон. Нэг өглөө босоход л боржоор хуулцдаг. Нэг өглөө босоход л нэг шин дүрм гарчдаг. Нэг өглөө босоход л татвар нэмждэг ийм асуудал гарсан. Тэгэхээр ажлын хэсэгтээ хандаж хэлэхэд бол нэг хоёр зүйлийг цаашдаа бас анзаарч авч үзээч гэж хүсэж байгаа. Нэгдүгээрт энэ симуляцийг маш сайн хийх хэрэгтэй байна. Их хурлын чуулган дээр хилцэж байгаа энэ тайлбарлагдж байгаа зүйл болвол яг тухайн үедээ ингэж яваад өнгөрчдөг. Мэдээлэлтэй ойлгож байгаа хүмүүс нь ойлгоод өнгөрчдөг. Гэтэл жирийн иргэдэд нөгөө ойлгомжтой байх. Одоо энэ шинэ ерөнхий сайд чинь болохоор зөвлөлт харчлал гэж санааталж хийжсэн шүү дээ. 2015 оны 5 сарын 3-нд тэр зөвлөлт харчлалын механизм чинь бол яаж юм гэхээр тодорхой томоохон шийдэл гаргах асуудал дээр иргэд олон нийт нэг өөр байр суурьтай мэргэжлийн хүмүүс хууль санаачлагч бас нэг өөр байр суурьтай байгаа бол тодорхой төлөөллүүдийг өргөн хүрээтэй аваад тухайн асуудал дээр тань мэдхүүгээс нэгсүүлээд мэргэжлийн насар нарийн мэдээллүүдийг хоорондоо хуваалцаж дундын зөвшөлтслийн шийдвэр гаргах тэр механизм байдаг. Тэр энэ хотын асуудал дээр бол яг ийм зөвлөлт харчлалын зарчим гэдэг шиг иргэдэд мэдээлжүүлсэн иргэдийн оролцоог анхаарах хэрэгтэй. Өмнө нь бид нар чи иргэний танхимууд гэж 10 жилийн өмнө байгуулад тодорхой асуудлууд дээр бодлогын хийгээд үн цэцгийн асуудлууд дээр иргэний танхимын хилцүүлгүүд хийдэг байсан. Тэгэхээр энэ байхаа болцсон. Тэгэхээр улсын хурлын гишүүд бол мэдээж бид нар хууль тогтоох тодорхой шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн бүгдийг мэдэх боломж байхгүй учраас аль болохоор гаргаж байгаа шийдвэрүүдийн иргэдийн дэмжлэгтэй байх үүднээс иргэдэд илүү мэдээж тэдний оролцоог хангалтал дээр нь анхаараач гэдэг хүсэлт байгаа. За хоёрдугаарт энэ симуляц гэдэг асуудал байгаамаа. Юу гэхээр энэ төслийг явуулснаар энэ хуулийн үйлчлэлийг бий болгосноор жишээлбэл 10 жилийн дараа гэхэд нийгэм эдийн засгийн ямар үр дүн өгөөж бий болох юм бэ? Түрүүн алдарч эхлэн гишүүн хэлсэн шүү дээ. Хүний эрхийг хүүхдийн эрхийг хангахын тулд энийг хийж байгаа гэж. Энэ төслийг энэ концепцийг хэрэгжүүлснээр яг хэмжигдэхүйц нөгөө лувсан жамч гишүүний банк хэлээд байгаа. Хэмжигдэхүйц ямар үр дүнгууд гарах юм? Энэ нь 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа гэдэг. Энэ симуляц модуль буюу энэ төсөөтэй аргачлалын загварчлаар энэ асуудлаа гаргаж ирэх юм бол маш хэрэгтэй байгаа юм. Жирийн иргэж гэсэн ойлгомжтой хялбар байдлаар яаж ойлгомжтойгоор хүргэх юм бэ гэж. Тэгэхээр монголчууд хэлдэг шүү дээ 7 хэмжиж нэг огтл гэж. Тэгэхээр 7 хэмжих процессын энэ үйл явцдаа иргэдийн оролцоог маш олон байдлаар хангаач гэж. Тэр мэдээж мэрэгжлийн хүмүүс бол яг энэ наривчсан яг төсөл хөтөлбөртэй холбоотой эдийн засгийн үр дүн төсөөлүүдийг гаргах байх. Гэхдээ төрийн бодлого иргэдэд итгэл үнэмшил төрүүлж ийж дэмжлэг авдаг, тэгжээж урт хугацаанд үйлчлэгээ гэсэн. Тэгээ энэ хоёр агуулгыг ажлын хэсгийнхэн зориулж хэлье. Баярлалаа.